За тэгэхээр Rurouni Kenshin live action кино цуврал 2012-оос 21 оны хооронд нийтдээ 5 анги гарсан байдаг. Та нараас санаж ивэл би хамгийн ихний ангиар бол бичлэг хийж исэн. Үргэлжлүүлээд хийхээр дараагийн ангиуд нь дандаа хоорондоо холбоотой болохоор ерөөсөө хийж чаддаг байсан. Тэгээ альчгүй дуртай болохоор 21 онд гарсан хамгийн сүүлийн анги буюу Rurouni Kenshin The Beginning-ээр энэ удаагийн бичлэгээ хийж байна. Хамгийн сүүл гарсан ч энэ анги нь бүх киноны эхлэл болсон түүхийг өгүүлэх бөгөөд Кеншины өнгөрсөн үеийн амьдрал алдаа зовлонгийн талаар харуулдаг. Энэ киноны өмнөх ангиутай харьцуулахад хамгийн харанхуй уур амьсгал нь хүнд болсон. Тулааны үзэгдлүүд хурц хурдан бөгөөд тэр яагаад алуурчин Батусаа гэж алдарсан шалтгаан. Түүний нүүрэн дээрх иг сөрөв хэрхэн үүссэн тухай. Мөн Кеншины дотоод сэтгэлийн тэмцэл, хожим хүн алгаас татгалсан шалтгаан зэрэг олон зүйлсийн түүхийг дэлгэрэнгүй өгүүлснээрээ онцлог анги юм. Ингээ бүгдээрээ энэ удаагийн бичлэг рүүгээ орцгоё. 1864 он Шогуны уналт ойртон самурай 90 үе төгсгөлдөөд өгж байсан үе. Энэ үед Японоос иргэний дайны ирмэгзэр тулж хувьсгалч Токугавагийн засгийн газрыг түлхэн унгаа харж зүтгэжээ. Тэдний нууц зэвсэг бол хитрхи хурдан, хитрхи хүчтэй, хитрхи харгас Химура Кеншин буюу Хитокори Батусай байлаа. Түүний элдний нэг л завчилтаар хямбугаач амиа алдах бөгөөд түүний нэрийг сонсох төдийд л дайснууд нь цочирдон айдаг байв. Салхи намуухан үлээх нам гүмийн дунд нэгэн хүний бүдэгхэн амьсгал сонсогдно. Шархацсан залуу амь тэмцэнгүйсээр тэрээр зогсолтгүй гүйсээр эцсийн хүчээ авах өөрийн бүлэг дээр ярьдаг. Нүд нь айцсаар дүүрэн амьсгаан төргсөн. Түүнийг ирэхэд тэдний бүлэг аль хэдийн нэгэн с ิจ гтэй хүнийг байрж аваад тамлан зовоож исэн бөгөөд тэрээр октоос амныг өгөө байлаа. Саяхан орж ирсэн шархацсан дайчнаас танаахан руу дайрсан хүн энэ мөн үү гэж асуухад харанхуй байсан болохоор түүнийг сайн харж чадаагүй. Гэхдээ хэрвээ тэр мөн бол ийм амархан баригдах учиргүй гэхин тэр. Үнэхээр аимшигтай хэрцгий аюултай нэгэн байсан. Тэгэхээр энэ залуу биш ээ гэхдээ зэрэгцэн залуу амандаа аяархан шивнэн. Шинэ ирний төлөө гаргах зайлшгүй золиос бол та нар. Хоёр гар нь хүлээтэй идэж тэнд байх бүгдийг айлгаж байлаа. Ердөө амандаа зуусан сэлмээрээ нэг нэгээр нь хэрцгийгээр алсаар түүнийг зогсоож чадах хинч байхгүй. Хизүүлээч зэрэг дараад нэмэр байсангүй. Эцэст нь тэр бол эргэлзээнгүй мөн байсан юм. Хитрхи хурдан хүчтэй харгас Химура Кеншин буюу Хитогири Батусай байлаа. Хувьсгалын армийн гол зэвсэг тэрээр энэ мэтчлэн даалгавар биелүүлдэг. Шогуны цэргүүд ирэн байдалтай танилцж, амьд үлсэн цор ганц гэрчээс алуурчин дүрслэхийг шаардсан ч үнэн эрэхтэй тэгэх шаардлага байсангүй. Тэд дотроо бүгдээрээ хийн гэснийг мэднэ. Хайр инрэл гэж мэдэхгүй хүүтэнцэд аллагын машин Батусаяас өөр ингэж шатах хүн байхгүй. Шүн дунд Кёто хотын гудамж, салхи эсгэрэх харанхуй гудамд бүх зүйл нам гүм чимээгүй. Самурайн бүлэг шүний хамгаалалт хийж Токугавагийн дээд албан тушаалтан хамгаалан явж байлаа. Гэвч энэ амар амгалан дунд үл үзэгдэх нэгэн сүүдэр айсвэ. Хитогири Батусай. Ганцхан энэ нэрийг дуулаад бүгд айж балмагдана. Түүний харц сүтэн өршөөлгүй. Дайснууд нь түүнтэй тулалдах гэж оролцсон ч хэдхэн секундын дотор бүгд зүйл дуусав. Гэхдээ дайснуудынхаа нүдэнд мангас мэт харагдах боловч тэд нэг бүрийг алгахдаа сэтгэлдээ зовлон хурааж байгаа нэлт. Хэдий зорилгол өөр болохоос амьдрах гэж хичээж байсан хүмүүс л учраас асныхаа араас гимшнэ. Сайн тулалдахтаа биш амьдрахыг тэгтлээ хүссэндээ үлдээж чадсан баг хаан сорив. Манай хүн даалгаваргүй үеэрээ юрдийнлэг самурай. Энгийн амьдрал дунд ороод явхад түүнийг хинч алуурчин Батусай гэж мэдхээргүй. За тэгэхээр энэ бол манай хувьсгалын армийн удирдагч. Ганц тэр л манай хүн алга бүртээ маш их гэмжтгийг ойлгодог гэхүү дээ. Гэсэн ч тэдний зорилго илүү чухал учраас тэд зогсоо сонголтгүй. Энэ бослогыг эхлүүлсэн 6 сарын турш Химура тод хомшгүй олон хүн алсан.
Шинэ нэрнийг авчрахын тулд тэрээр юу ч хийгээд байлаа. Гэхдээ тэд ухаалаг хөдлөх хэрэгтэй. Шогууны арим өдрөөс өдөрт хүчрхэгцээр л байгаа. Түүнтэй зэрэгцэх дайчин үгүйж тэдний алхам бүр анхаарал сэрэмжтэй байхгүй бол ганцхан алдаан дээрээс л энэ бүхэн нуруу унах боломжтой. Шогууны арим алуурчин Бату саяас л хамгийн их айж байгаа учраас манай хүн алхахын зэрэгцээ үргэлж аюулгүй байж тэднийг айцд автуулж явах үүрэгтэй юм. Өдөртөгчин түүнд хувийн туслах шүүж түүнийг хэрэгтэй гэсэн бүхнээр л хангах гэж хичээдэг. Гэхдээ тэгэл манай хүн хэрэгтэй юм юу нэг шалгав дээ. Эндээс нэг жилийн өмнө болсон үйл явдал гарна. Хувьсгалын аймыг бүрдүүлжсэн үе. Хүчтэй чадaltaй болгоныг шалган авч байсан энэ үеэр тэдний дунд манай хүнч байсан. Гаднаасаа сул дорой харагдах түүнийг дуртай л дээрлэгч гээд үзэж байгаа. Тэгэд хэдий тулдахыг хүсээгүйч за энийг тулаанч их хаашаа. Нэг цавчилтаар л түүний чадварыг тэнд байх бүхэн ойлгодог. Арсанд нь ч хүрэхгүйгээр нүцгэлээлээ хийдэг. Ийм чадвартай хүнийг хизээж харж байгаагүй байна гэж магтах босгчдын армийн удирдагчид. Тэрээр урд өмнө нь хизээж хүн алж байгаагүйч инх тайван цагийн төлөө гэвэл хүн алах болно хэмээн энэ харимд нэгдэж байгаа нь. Түүний тулааны чадварыг гайхан биширч тэр тэдний гол зэвсэг болно гэдгийг тэр үед шууд л мэдсэн юм. Тэр үеэс хойш Химура өдөг хүртэл тод хомчгүй олон хүн алсан ч тэр зүрх сэтгэлдээ ариун цагаахан хэвээр байгаа. Тэм л болохоор тэр алга тусам сэтгэлдээ үүрэх хачаагаа нэмсээр байдаг. Өдөртөгчин түүнд амралт хэрэгтэй гэж үзснээр манай хүн Кётод ирсэн байгаа нь. Гаднаа юу ч болоогүй мэт боловч дотроо үргэлж өөртөө тэмцэлцээр. Ингээд сууж байгаа хооронд тэнд харц намуухан хэрцгий бодлоос ангид гимээр үзэсгэлэнтэй өсгөө орж ирдэг. Түүнийг тэнд байх цэргүүд шууд л үдэж оргоо дарамтлж эхэлнэ. Эдгээр нь нэг өсөндөө худлаа попрогчд байхгүй юу? Улс орныг чинь хамгаалж байгаа нэрэдлэр энгийн ирээдийг дээрлэхэл гэж санаатай. Иймэрхүү амаараа усаа хамгаалсан хүмүүст Химура хамгийн дургу. Дээрээс нь сул дорой эмхтэй өндөр хүртэл дайрч байгаа болохоор нь тэднийг шууд л зогсоодог. Кёто бол та нар шиг хурамж үнсэрхэгчд байх газар биш. Энэ бүхэн удахгүй дуусах болно гэсээр тэдний хөөж байгаа. Гэвч нөгөө хоёр чинь шарандаа бас манай хүнийг отож хүлээж аваад алах юм бахав. Тэнд мэдрэгдсэн аюул үнэндээ тэр хоёр биш байсан юм. Химураг өөр хүн алахаар отож байсан байдаг. Хэдий чадварлаг алуурчин байсан ч түүнийг торох юмгүй л дуусгав. Гэвч энэ бүх үйл явдлыг өнөө хэмэгтэй харсан байх нь тэр. Уг нь баярлснаа илэрхийлэх гэж гарч ирсэн ч энэ болсон явдал цочирдон тэр дорол ухаан алдаа ундаг. Эмэгтэйг томоо гэх бөгөөд манай хүн юу гэж ингэж орхио явах вэ? Түүний босчдын нуувшинд авчраа сэртэл нь хүлээхээс өөр аргагүй болдог. Өөрөөс нь болж гимгүү хүн хохирохыг зөвшөөрөхгүй. Өглөө болгоод эмэгтэй байсангүй. Тэрээр Кёто сайхан нүүж ирсэн гэх бөгөөд өнгөрсөн шөнө өөртөө санаа тавьсан явдалд баярлснаа илэрхийлэх ба энэ газар ажиллаад эхэлсэн байх нь тэр. Тэгэд ийм хөрхийн эмэгтэй чинь энэ самурай нар дунд ажиллаж амьдрах чинь хэцүүлээш таараа. Түүнийг өөр чинь харсан зүйлээ мартаад эндээс явахыг сануулгах хэдий ч тэр буцаад очих гэр бүл үйл болж таардаг. Уг нь түүнийг бодоод л энд байх аюултай шүү гэж сануулсан ч эмэгтэй огт явах шинжгүй. Манай хүний царайг хараад бол мэдэх хүн байхгүй штэ. Гэвч түүн рүү хүсний алуурчин дайрсан нь эдний дунд хин нэгэн тагнуул байна гэх сэдлийг төрүүлж байгаа. Тийм болохоор улам л болгоомжтой авах хэрэгтэй. Томой оройвор ажилдаа гарахтан түүнийг ажигланаа. Химураж хувьсгалын армийн даалгавар бүрийг биелүүлсээр задарсан самурай нарыг жинхэнэ хэдэж байгаа. Үүр цайхтаа зэрэгцэн ирээд цустай гараа угааж буй түүнийг харах Томой. Түүнд дасч байна уу гэмээр үсийг хэлдэг. Орой болгон түүнийг гараад явхад буцаад ирэхгүй байх вэ гэд ундаж чаддгүй л ахгүй юу? Энэ бүхэн яг хизээ дуусна гэх цаг байхгүй штэ. Тийм болохоор Химурад улам л хэцүү. Ингэж хүн алж байгаа нь. Энэ газар нь хувьсгалчдын нууц оромж гэмээр хувьсгалын армийн зэрүүд ирж усалж ундалдаг газар гэсэн штэ. Тэгэл энд ажил орохт нь аюултай болохоор түүнийг яваа гэдээс учиртай. Томооч нэгэнд үлдэн шингээ бүр үржихэр шийдсэн үл гэлтэй. Манай хүн өрүүл сэтгэлдээ зовж байдаг учраас ойлгохтойч унтж чадахгүй. Түүнийг нь мэдэх учир хоол ундыг нь боловч хатгараа сайн бэлдэж өгөх Томой. Тэгэд уг нь бараг унтдаггүй амтан байсан чинь одоо Томой дэрэгдэн ойрхон байхад Химура маань сайн амарч чадж байгаа нь эхэлсэн нөрхөлтэй. Энэ бүхэн хачирхалтай санагдсан болохоор өдөртөгч маань түүнтэй ирж уулзнаа. Энэ их үйл хэргийг дуусгахын тулд Химурагийн үүрэг бол хамгийн хүнд хэцүү нь. Тийм болохоор түүний хурц элдийг мохоог зүд битгий хийгээрэй л сануулж байгаа. Хүн алдаг машин уйхан зөөлөн болж хэрэг байхгүй штэ. Томой түүнтэй хамт гарахыг гуй манай хоёр бараг л болцож байгаа нэ. Энд хүн болгон хин нэгний үр хөөхөд, хин нэгний хайртай хүмүүс. Ингэж хэлэх Томогийн үгс цаанаа их утгыг агуулж байгаа мэт.
Гэвч энэ хүн хэцүү цаг үеийг дуусгахын тулд хин нэгэн гараад цустахаас аргагүй. Тэр золиос нь бий байг. Шогууны цэргийн бааз. Тэд манай босчдын армийн тагнуулыг бариад новчиг маань мичгсэн байхын тэр туудахгүй том тулаан болох нь зайлшгүй л болж байгаа. Энэ үеэр Томоогийн хэлсэн үгс түүнийг улмал зовооноо. Ажлаа хийх явж байгаа чинь сэвтэс дэмээ зүгээр. За ингээд босчдын байршлыг мэдж байгаа шогууны цэргүүд тэнийг гинтүүлэхээр л бэлдэж байгаа нь. Тагнууч нь баригдсныг одоо л мэдж байгаа тэд өдөрдөгчдөө энэ бүхнийг амжин мэдээлэх ямар ч боломж байсангүй. Тэдний өдөрдөгч баригдвал энэ бүх босгчдын армийн итгэл үнэмшил тэр чигтээ нуруу унах юм. Үүнийг Кеншин л амжиж зогсоох ёстой. Энэ үеэр босгчдын новч руу дайран орж хүүс тэмтрэн эхэлдэг. Тэдэнд зүгтгч зай болохгүй. Цэр дундаас нэг хүн арай гэж ам ултарсан ч мөн л холдож чадлагүй баригдаа алуулдаг. Энэ л үед хар хурдаараа гүн ирэх юм уура. Түүний нүднээс л хэн болохыг шууд ойлгож байна уу гэлтэй. Нэгдүгээр салааны ахмад Окидаас хойж тэдний ширүүн тулаа эхэлнэ. Энэ үеэр босгчдын арим алужээ цөм хідуулаад дуусч байх нь тэр. Ахмад уг нь нэлээд тулалдсан хэдий ч мөн л хүчин бөхсөж байгаа. Нэгэнт босгчдын армийнхаа томоохон хэсгийг алдсан ч тэдний өдөрдөгч амжаад молдорсон гэхийг сонсноо. Тэм учраас ерөнхийдөө энд илүү тулдах шаардлагагүй болсон гэсэн үг. Энд үргэлжлүүлэн толдвол аль аль тал учир утгагүй ам гарцдгийг ойлгосон тэд хин хинээгээ оролцсонгүй. Зогсцгоо. Бид хичнээн тоогоор илүүч түүнийг дийлэхгүй. Ийхүү хувьсгалын арим маш том гар цөхрөл амсаж байгаа. Тэдний олон сар өдөр бэлдэж ирсэн томоохон төлөвлөгөө ингээл нуруу өнөө. Гэхдээ ядчил өдөртөгчөө аваад үлдсэн юм чи учир болдсон шүү дээ. Ямар ч тач энэ цаг үеэс ингээд чөлөөтэй байх чаргагүй болоод эхэлдэг. Тэднийг хайж олоод ирэх нь цаг хугацааны л асуудал болсон. Байдал хэцүү болж байгаа учраас бага багаар буцаад өрдийн бат усаа эргэн ирдэг. Байдал энэс илүү муутахаас өмнө түүнийг айлгүй газар луул явахыг сануулсаар. Энэ үед хэрвээ би шогууны цэрэг байсан бол намайг алах байсан уу гэсэн Томоогийн асуултанд хариулнаа. Тэрээр хүн болгоны боддог шиг зорилгын төлөө хэнийг шамаагүй алдаг хүүтэнцэд алуурчин биш юм. Алсан хүн болгоныхаа араас зовж тарчилдаг. Сайн сайхан үеийг авчрах гэж өөрийгөө золиосож байгаа л нэг дайчин ир. Энэ үеэр тэдний новш баригдсан бөгөөд яаралтай зүгтгаас өөр аргагүй болох нь тэр. Хувьсгалын арим бослохыг дэмжих ард түмний байдал улам л хэцүүдсээр. Өдөртөгчийн байж байгаа царайлын харцалтай. Гэхдээ энэ бүхий ингэж дуусж байгаа биш, буцаад хүчээ аван сэргэх цагийг л хүлээх хэрэгтэй. Химура одоо Кёотог орхиод эрүүлэн дуудах хүртэл нуугдахыг сануулж, өдөртөгч маань Томоос Химураг харж хандаж байхыг хүснэ хөрхөө. Хандаа амт яваарай л гэж байгаа. Гэхдээ хүний эрхийг дээдэр хүндэлдэг хүн чинь юу гэж Томоог хүчээр ханд татаж явах вэ? Ёс журмаар нь гуйж надтай хамт яваач гэж хүснээр тэр хоёр маань хосод болон хамт амьдрахаар болдог. Зэлүүд намгүм тосгоо. Борооны дараах цэвэр агаар шингэсэн ой модон дунд жижиг кем модон байшин. Салхи зөөлөн эсгэрэх уулсын дундах энэ байшин ямар ч дайн самуунаас хол мэд санагдана. Энэ газар Кеншин Томой нарын төр зүрийн оромж байлаа. Тэр анх удаа л энгийн хүн шиг өглөө хөгтдөг. Газар хаагалж гал түлхтээ тэр гартаа ил татахгүй амьдрахын тайвныг мэдэрнэ. Томойч түүний хөдөлгөөнгөрийг ажиглана. Ийхүү нэгэн хэвийн өдрүүд үргэлжилсээр тэдний өдөр тутмын амьдрал ердиймий санагдаж эхэллээ. Кеншин ойгоос түлээ бэлтгэн Томой хоолоо бэлдсээр бүх зүйл намгүм тайван. Томойн нүдэнд Кеншин өмнө нь ямагч ширүүн хүүтэн харцтай байсан бол одоо тэр тайван амгалан урд үрдийнхээс илүү инээмсэглэж байгаа мэт. Хоолыг амьдрахын төлөө л иддэг байсан тэр одоо амдрах идж байгаа нь Томойд их сайхан санагданаа. Шинэ ирнийг авчрах гэж л өдий хүрсэн тэр аз жаргалын талаар сайн бодж байсан удаагүй. Аз жаргал гэж юу вэ гэх асуулт. Би үүнд хариулчих шиг боллоо. Энэ чамтай ингээд амьдрах аз жаргал юм байна. Тарай ногоогоо хураагаад хамтдаа хичээх нь энгийн амьдрал. Урд нь барыг инээдэггүй байсан хүний нэмсгэлийг харахгүй байлгүй яах вэ? Гэвч энэ бүхэн нь ягаад ч юм Томойд гуниг төрүүлнэ. Тэр дотроо нэг зүйлийг нууж байгаа гэмээр. Босгчдын армаас мессеж ирж байгаа нь.
Байдал сайнгүй байна. Бараг л бүх зүйл сүрнээс ялгааг үлгэх нь тэр. Тэд үргэлжлүүлэн тохирсон цагийг хүлээхээс өр сонголтгүй. Гэвч үнэндээ босгчдын айрам доторх урагч эцэст нь энэ байсан болж таардаг. Батусаяыг алах зөв цагийг хүлээж исэн ба түүний хүч суларсан зөөлрсөн энэ үеийг л ашиглан түүнөр дайрах гэж байгаа. Химура эзгүүгээр тэднийд урилгагүй зочин ирсэн нь Томоён төрсөн дүү Эниши байв. Дүү нэртэй туслах гэж л энэ хүртэл ирсэн гэх ба энэ үед л би Томоён хэн болохыг мэдэж авцгаана. Тэр энэ бүхний дараа Химураг алах гэж л байсан тагнуулчин. Гэхдээ тэрээр өөрчлөгдсөн бөгөөд өөрийнхөө түүхээс Химурад ярьж өгнө. Тэр өрд нь хурмаа ихээр сүү тавьсан байсан ба түүний сүү залуу шоогуны цэрэг байсан юм. Гэвч сүү залуу нь гэрлэх өдрийнхөө өмнө босгчдын гарт алуулсан. Энэ бүхнийг өөрөөс нь болсон л гэж үздэг. Хэрвээ түүнийг амж зогсоосон бол тэр өхгүй байсан гэсээр ойлгох нь тэр. Үүний талаар бодох тусам л өдрөөс өдөрт хэцүү болдог гэх Томой. Ингэж л эцэст нь сэтгэлээ нээснээр тэр хоёрын харилцаа олон гүнзгийрдэг. Чамтай анх уулзаад чи хин нэгэн үнэхээр инх тайвны төлөө тулдах боломжтой мүү гэж асууж байсан. Энэ бүхэн дуусны дараа би ахиж хизээж хүн алахгүй гэдгийг амлаж байна. Би алахын төлөө биш, аврахын төлөө л тулдах болно. Томой. Чиний алдсан аз жаргалын төлөө би тулдах болно. Өглөө нь болоход Томой үүр цайхтаа зэрэгцэн хааныг тийш гараад явнаа. Түүний явсны дараа сэрэх Химура. Түүн дээр өнөөх урагчин ирснэ. Бидэн дундах тагнуул Томой байж ялхэн тэр. Гэхдээ энэ өөрөө гол хорыг найруулж байгаа урагчтэй. Томойр туг тахихл гэж байгаа. Түүний даалгавар анханасаа Батусайтай ойртон түүний сул талыг олж мэдэх байсан юм. Гэхдээ Батусайн сул талыг одоо хайх шаардлагагүй болсон. Түүний сул талыг хайснаас түүн сул тал бий болох нь илүү хурдан гэдгийг ойлгосон юм. Томой эцэст нь энэрх өршөөх сэтгэлгүй алуурчин Батусайн ганц сул тал нь болсон байв. Энэ үед Томойч юу хийснээ ойлгодог. Түүнийг тагнуулсан гэдгийг мэдэх тэр цагт Батусай эрүүл ухаанаа алдаж хүчин сулрах болно. Тэр үед л өрхөндөө оруулах нь эдний төлөвлөгөө байсан. Тэрээр Томойн явахтаа үлдээсэн захиаг олж уншнаа. Түн нүүрэн дээрээс хөрвийг нөхсөн тулаанч Томойн сүү залуу байсан байдаг. Хөрмийнхаа өмнөх шөнө өгсөн бөгөөд энэ явдлаас болон Томой түнд үс сансан юм. Гэвч тэр одоо өшөө авахыг хүсэхгүй. Энэ бүхний дараа Химура Кеншин гэж хүн хэн болохыг бүрэн ойлгосон бөгөөд тэгээ зогсохгүй бүр түнд хайртай болсон. Даанч энэ үеэр манай хүн хийсэн хэрэгтэй гүндээ ортол гимшээ хайртай хүн нь өөрөөс нь олж яаж авсныг ойлгосон. Энэ үеийг нь ашиглан түүн рүү дайрах хөлсний алуурчид. Түүнийг алхаар бэлдсэн урхаар дүүрэн хэсэг рүү өөрөө мэдлгүй л яваад орчив. Гэсэн ч тэгж амархан өгөхгүй. Өгөхгүйсэн ч Томойг эхлээ заавал хамгаална. Манай хүн бүр нэлээд шархадсан. Түүн рүү зогсоо зайгүй дайрах бэлтгэгдсэн алуурчид. Түүнийг л алахын тулд өөрсдөө золиослоход билээ. Батусаяыг алж хувьсгалыг зогсоох нь л эдний ганц даалгавар. Томой хэдий үнийг зөвшөөрөхгүй ч гэлээ одоо нэгэн дороодсон. Хөөхий манай хүн өчнөө шарх авсан дээрээ бүр одоо сайн харж сонсож чадахгүй. Ёстой Батусай тулдаал ийм байдалтай ч гэсэн тулдсаар байгаа. Дийлдэшгүй хүчтэй түүнийг ийм дорой байхыг хараа шууд алчихгүй бас бах таваа хангана. Ялах ямар ч боломжгүй хэдий тулдсаар байсан ганц шалтгаан нь Томойг л ахиж харах байв. Нэгэн цагт өөрийнх нь сүү залууг асан гэж үзэн ядаж байсан хүндээ хэдийн хайртай болсон Томой. Ингээд нэгэн л сайн харж чадахгүй байсан учраас түүний дайралтыг өөр дөрөө зөөлнөр хүлээж аваа эргүүлэн довтлох төлөвлөгөө нэ. Даанч энэ үеэр Томой түүнийг аврахаар урдуур нь орж ирэх бөгөөд тэр хоёрыг хамтан цавчих нь тэр. Хэдий хараагүй ч юу болсныг шууд л ойлгов. Томой түүнийг аврахаар ирсэн гэдгийг. Тэр Химурагаас уучлахгүйсээр өгөх ба ийхүү хайртай хүнээ өөрийн гараар алчхан тэр.
Энэ бүхний дараа жинхэнэ урагчаа хэн болохыг мэдсэн босгочдын арим маань хөдөлгөөнд ордог. Эхэлсэн ажлаа дуусгах цаг нь болсон. Түүний бичиж үлдээсэн загтал дээр сүд залуу маань өгсөн тэр өдөр би өөрийнхөө амьдралыг түүний өшөөг авах зориулахаар шийдсэн. Гэвч намайг хамгаалж байсан цорын ганц хүн тэр байсан юм. Миний аз жаргалыг булаасан. Миний үзийн ядсан тэр хүн. Эцэст нь би түүнийг бүх зүрх сэтгэлээсээ хайрлах болсон. Тэр хүмүүст инх тайвныг авчрах хүн. Би түүнийг заавал хамгаалах ёстой. Баяртай гэх захаа. Энэ бүхний дараа хайртай хүнээ хамт амьдарч байсан гэртээгээ оршуулад эхэлсэн бүхнээ дуусгахаар явж байгаа нь. За ингээ үүнээс цааш юу болсныг та бүхэн мэднэ дээ. 1868 оны босгочдын дэ. Хоёр талаас маш ширүүн тулаан өрнөсөөр Бат тусай шогууны цэргүүдийн цусаар гол урсгаж байв. Энийх өмнөний дундуур шогууны харин бууж өгсөн гэх мэдээ гарснаар эцэст нь хувьсгалыг байгуул шинэ нэрээр ирж байгаа нь. Түүний туйлын зорилго биелэв. Энэ бүхэн дууссан учраас тэрээр ахиж хизээж хүн алахгүй гэх амлалтаа биелүүлэхээр элдээ газар зоон орхиж цааш алхасаар кино маань дуусна. Энэ хамгаалан ирснээс хойш хинч түүнийг ахиж хараагүй юм. Тэрээр ор мөргөө алга болсон. Томоогийн сүүлчийн амьсгал дээр үлдээсэн дурсамж нь Кеншиний нүрэн дээрх ийг сорвиг үүсгэдэг. Түүний энэ сорвин зөвхөн бие махбод юм биш, бас сэтгэлийн гүн шарахыг илэрхийлнэ. Энэ нь түүний өнгөрсөн үйлдэлүүдийн үр дагавар алдаа гэмшлийг бэлэгддэг. Кеншин өнгөрсөн хүн алах замыг сонгосон ч Томоогийн ачаар амьдралын үн цэнийг ухаарч эхэлсэн. Түүний сэтгэлийн зовлон Томоогийг алдснаас үүдэн үрд хүн алхах болох шийдвэр гаргадаг. Энэ нь мөн түүний ирээдүйн амьдралын хамгийн чухал эргэлт тэнцэг болсон юм. Руроуны Кеншинд Beginning нь хайр золиос гимшил өөрчлөлтийн тухай түүх юм. Энэ кинон Кеншиний сэтгэлийн гүндэх харанхуйг харуулаа. Түүнийг хүн алхаа болж амар амгалан эрхлүүлэх замд хөтлсөн гол шалтгааныг өгүүлэх ангим. Энэ үйл явдлаас хойш гадал явдал Руроуны Кеншин оригинсоор үргэлжилдэг. Тэрээр хизээч дахин хүн алахгүй хэмээн шийдэж өөрийгөө тэмүүлт самараа болгон өөрийн эрх чөлөөгүй амьдралын өршөөл гуух замд гардаг. Манай сувг тэр ангинд байгаа шүү, үзээг нь үзээрэй. Тэгэд цаадах ангиудыг ч хийх хүсэл байх нь байгаа. Хизээвэл гэдэг байна. За ингээд бичлэг дээр лайк болон subscribe дараарай. Мөн комент ч гэсэн үлдээвэл баярлалаа. Энэнгээр л урам авдаг шүү дээ. Тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.